бол шинэ ертөнд сайхан мэдрэмж хайр. My summer wine is really made from all these things. Ном бол миний амьдралын чиглүүлэгч юм уу гэж бодож байна. Гэ шил сайн ярьдаг. Ном уншдаг хөгч арай өөртөө бас. Тийм, үгийн баялаг гоё эвлүүлж найруулж ярих найруулга гоо тийм. Дүүрэнгээс ном уншсан юм шиг. Өөр багасаа л 4 настаас илүү. тийм. Би нөө эртэлд орсон тэгэл яриад их. Тэр ээж чих нөлөөсөн гэлээ. Тийм. Би өөрөө дараа 3 дүүтэй тэгээд дүүнэртэйгээ ер нь багасаа л ном уншдаг хамт тэгэл цагаа ер нь яг тэгэж өнгөрүүлдэг байсан. Ээжтэйгээ бас хамт ном унших дуртай. Тэгээд ээжтэй хамт бас номын тэмдэглэл хийдэг байсан байгаа хта. Яг тэр бас нөлөөс байх гэж боддог. Энэ нөгөө бага ангид хийжсэн юмнуудаа тэдрийг авчирсан. Манай сургууль бас нэг ийм номын тэмдэглэл хийлгүүлдэг байсан. Сурагчдаараа зураад номын тэмдэглэл хийх дуртай ийм хүүхдээсэн. За энэ халах ангидаа хийжсэн тэмдэглэлүүдээс гэвэл төрсөн мэдрэмжүүдээ батагаад их богино товчхийг хичээсэн. Одоо энэ гэвэл номын товч хэсэг байна. Ингээд таалагдсан ишлүүдээ бас оруулж өгсөн. Ингэх юм бол дараа нь уншихад бас ямар мэдрэмж төрснөө дахиад санах юм болоо гэж бодоод таалагдсан ишлэл гэвэл одоо цаг үнэхээр л чухал юм бол олцсон энэ хорон хүчөө ол замхтай агшин болгоё доо гэд. Одоо ер нь сурагч биднэрт айгүй хэрэгтэй үг санагдсан байхгүй юу? Яг 11 дугаар анги гэхээр төгсөгдөж байгаа сургуулаа. Тийм учраас одоо энэ олцсон цаг хорон хүчээ сайн ашиглаад сурагч насндаа яг их юм хийж бүтээгээ сайн суралцъя да гэж бодсон. Энэ мэтээр ер нь хичнээн хийсэн байна. Одоо 11 дэх жил ингээд төгсөж байна. Дэвтэр дуусгасан байна. Зөндөө номын шүүгээ дүүрэн л ер нь хуучин дэвтэр номын тэмдэглэлөөр бичсэн ном гэдэг байгаа. Максиг дарсан тэр хүүчин ёстой миний найз. Ном миний сайн хөрмөн. Яагаад тэгэхээр ганцаарцсан үед маань хамт байдаг. Хүнтэй ярилцмаар байсан үедээ ч гэсэн ном уншчих юм бол илүү нэг тийм хөнгөн мэдрэмж төрдөг. Хүнтэй ярилцсан юм шиг. Тэгээд тэр номоороо тэмдэглэлээ бичих юм бол бүр доторх байсан мэдрэмжүүдээ бүгдийг нь уудлаад гаргацсан юм шиг гоё болдог. Чи ер нь ямар орчинд ном унших дуртай? Тайван гадаа бас ном уншвал айгүй гоё байдаг. Нарны гэрлийг тусаад яг гоё зөөлөн сэвэлзүүр салхитай тийм орчинд тайван байхдаа ном уншвал бас гоё санагддаг. Ийм ордог гэж юу? Гүд. Яагаад ч юм номыг уншиж байгаа номыг маань илүү нэг тийм гүнзгий ойлгох тийм боломжийг бүрдүүлж өгд юм болов уу гэж боддог. Тийм давхар дуу сонсож байгаад хөнгөн ай сонсож байгаад бас номоо унших юм бол илүү гоё мэдрэмж төрүүлдэг. I walked in town on silver spurs that jingled too. A song that I had only sang to just a few. She saw my silver spurs and said, Хамгийн анх ер нь номонд их дурлуулсан ном гэвэл Harry Potter киноны зохиоллоос хэдүүлсэн ном байдаг. Тэгээд анх аав ээж маань төрсөн өдрөөр маань бэлгэлж ирсэн. Бүр жоохон байхад маань ямар туцаа ном бэ? Би одоо баг унш дуусахгүй байх та гэсэн чинь нэг мэдсэн чинь сүүлийн бот ном бүлгийн дуусаад уншаад дууссан байсан. Их цоошин ертөнцид орсон юм шиг лээсэн. Яг ичээд те. Тэгээд анх уншаад бол их гоё байсан. Дахин уншмаар санагдчихсэн. Том болох үед чинь уншдаг номыг чинь
агуулгууд өөрчлөгдөж байгаа бох тий. Одоо ямар ном уншдаг болсон байна нэр? Хүүхэд байхдаа илүү яг хөнгөн сэдвтэй ном уншдаг байсан. Одоо бол яг юм амьдралын утга учиртай холбоотой тийм утга учиртай номнуудыг уншихыг илүү хэрмэлддэг болсон. Сүүлд уншсан ном гэвэл Уйхва зохиолчийн номнуудаас уншсан юм байна. Би өөрөө хятад сургуульд сурдаг учраас тэрнтэйгээ холбогдуулаад бас их ном уншдаг. Номын сайн нөхөр аян яг жил болгон манай сургуулиар явдаг. Хүүхэд болгоныг бас номонд хайртай болох талаас нь аягүй дэмждэг гэж боддог. Баг, дунд, ахлах гэдэг ер нь бүх ангид номын сайн нөхөр аян явагддаг. Тэгээд номоо уншаад тэмдэглэлээ хөтлөөд ингээ багш нартай шалгуулад номын сайн нөхөр болсон сурагчтай амжилтын оноо өгч ингэж урамшуулдаг. Энэ жил манай ангиас 13 4 хүүхэд номын сайн нөхөр болсон. Жил болгон л ер нь нэмэгдээд хүүхдүүдийн тоо нэмэгдээд хамт ном уншаад ярилцаад номын тэмдэглэлээс гэсэн ер нь бол хамт хийгээд явдаг. Хүүхдийн номын ордон төв номын сан хоёр ер нь байнга уулздаг, орж хичээлээ хийн, ном уншин, найзуудтайгаа хамт цаг өнгөрөх туфттай. Би яг чөлөө цагаараа л яг ном уншдаг. Одоогийн байдлаар бол хичээл ном сургууль дээр илүү их цагийг өнгөрөөж байгаа учраас найзуудтайгаа илүү их цагийг өнгөрөөж байгаа. Тийм хичээл номоо хийгээд маш их завгүй байгаа. Гадаадд явж сурна гэж бодож байгаа. Тэгээд ирээд эх орон Монгол өв соёлоо хөгжүүлээд их хувь нэмэртэй хүн болъё гэж боддог. Анги төвших тусам л ер нь айгүй эх оронд нэг юм үнцэрхэг үзэлтэй болоод байдаг юм шиг санагдсан. Хансаадсан нутгийн халуун шорон зулан болохоор хатан эгшиглэнд Монгол орны минь салхин уйхан байлгүй Одон заяата одонт Монгол унтурч болошгүй Манай гэрт тэр номын тухай ямар яриа өрнөдөг юм? Манай гэрийн номын санд гэвэл их олон төрлийн ном байдаг. Маань их түүхийн ном унших дуртай. Тэгээд манай дүүнер маань бас аавыг маань дагаад түүхийн ном их сонирхдаг. Гэр бүлээр бас номын баяр, номын өдөрлгүүдэд их оролцох дуртай. Саяхан бас номын баяр болсон. Тэгээд тэр үед бас насад дор тэмдгийн шагналаа авч байхдаа бага нас ээжээгээ их бодсон. Ээж маань ер нь бага хас маань эхлүүлээд л их номонд хайртай болгож өсгсөн. Би өөрөө 3 4 нас хүртэл айлын ганц явсан. Тийм учраас ээж маань ер нь бол маш их цаг зав хичээл зүтгэлээ над дээр гаргасан гэж би боддог. Хажууд маань байнга ном бариад, хажууд маань уншаад байж идэг байсан. Тийм учраас ер нь номонд хайртай болж өссөн гэж би боддог. Одоо би доороо 3 дүүтэй дүүнер маань ч гэсэн ер нь ном уншаад хамт надтай хамт бас номын тэмдэглэл хөтлөх их дуртай. Яг доотлын маань дүү бас нацаг дор тэмдэгтнэр шалгарч ирсэн. Нацаг дор тэмдэг шагналын тухайд гэвэл их ач тустай юм шиг санагдаж байгаа. Одоо миний анзаарч байгаагаар үеийн хүүхдүүд байна уу, бага насны хүүхдүүд ч байна уу, ер нь хүмүүс жоохон ном унших нь цөөрөөд байна уу гэж анзаарч байгаа. Тэгээд хүүхдүүдийн одоо номыг харах үнцгийг илүү өөрчилж байгаа. Хүүхэд альва нэг шагнал аваад эхлэхээр их урамшдаг юм шиг санагддаг. Тэгээд ном уншаад эхэлчих юм бол цаашаа илүү явахад төхөн болох байх гэж боддог. Тэр нь ямар төрлийн номууд уншдаг вэ? Ер нь уран зохиолын ном их унших дуртай. Яг өөр цоошин орчинд орж байгаа юм шиг шин сэтгэл төрүүлдэг гэх юм уу? Тэм учраас дуртай. Хүн яг гонигтай үедээ гонигтай дуу сонсдог шиг бас баяртай үедээ илүү аз жаргалтай болох ном ч юм уу унших дуртай. Яруу найргийн ном гэвэл Эмүүжин зохиолчийн шүлгүүдийг унших дуртай. Ном уншихтаа илдэг өөр юм бодож, өөр зүйлд сатарах жоохон дурггүй. Тухайн номондоо өөрөө яг уусч ороод тэр үйл явдлуудын төсөөлөөд тгийж унших дуртай. Өөр зүйл сатарах юм бол яг бүрэн номоо ойлгож уншиж тэр мэдрэмжийг тухайн зохиолчийн өгч байгаа мэдрэмжийг ойлгож чаддгүй болов уу гэж боддог миний хувьд. Дараагийн номоо бэлдээд тавьсан байх юм бол илүү амархан санагддаг.
одоо одоогийн номоо дуусгачаад дараа ном бэлэн байгаа даа гэж бодоод уншаад дуусгал их гоё байдаг. Тэгэхгүй яг өөр ном аваагүй ч юм уу бэлдээгүй уншицвал жоохон нэг тийм хоосон санагдаад байдаг. Юм дуусгацсан дараа одоо кино үзээд дууссаны дараа ямар мэдрэмж төрдөг гэлээ те яг тэрнтэй л адилхан гэж бодож байна. Яг хүн болгоны ном уншихаар барил өөр гэж бодож байна. Гэхдээ ном уншдаггүй хүүхдүүдэд гэвэл яг бүр амар зузаан тийм номноос биш яг өөр тохирсон хөнгөн номноос эхлүүл зүгээр юм болоо гэж бодож байна. Яг багасаа ном уншаад эхэлжүүл бас их зүгээр. Би ер нь бага наснда даруухан нэх их юм яриад байдгүй. Ер нь л жоохон бүрэг хичмэхээ хүүхэд байсан. Тэр мэдрэмжээ ном уншиж яг илэрхийлдэг байсан юм болов гэж бодож байна тухайн үед. Чи бол одоо л их хилтэйх л ярьж штэ. Энд чинь чамд юу нөлөөлсөн гэж бодож байна. Одоо ном унших нөлөөсөн. Сүүцрэг яг уурлаж ном унших нөлөө. Үгүй уурлаагүй. Уурлахгүй. Найзуудаа ном уншихад нөлөөлж чадчих нү. Найзууд дундаас маань ном уншдаг хүүхэд байгаа. Аль болох ер нь нөгөө өөртөөгөө адилхан хүүхдүүдтэй найзлахыг хичээдэг болохоор адилхан л сонирхолтой, адилхан л ном уншдаг хүүхдүүд байдаг. Номын баяраар ер нь ном солилцоо гэж явагддаг та. Тэгээд хуучны номуудыг бас солилцоод авах их дуртай. Хуучны номууд нэг л тийм өөрийн гэсэн яг өвөрмөцтэй, үн цэнтэй юм шиг санагддаг. Олон хүн уншсан бас нэг тийм гоё зүйл шингэсэн юм шиг санагддаг болохоор хуучны номуудыг төлгөө авч хэрэгэлдэг. Комик номноос юу сурч болох вэ? Хуучны үргэлжлүүлгийн номноос юу сурч болох вэ? Комик ном гэвэл хүүхдийн сэтгэн бодох чадвар яг ургуулan бодох чадварыг илүү хөгжүүлдэг юм болов уу гэж бодож байна. Яагаад тэгэхээр комик ном чинь зурагт ном шүү дээ. Тийм болохоор тухайн номоо хараад дотроо төсөөлөөд тэгээд байх юм болов уу гэж бодож байна. Үргэлжлсэн урт номын зохиол бол илүү үгийн баялаг талаас нь хүүхдийг хөгжүүлэх юм болов уу гэж бодож байна. Чихэн уу чимэг болсон аялгуу сайхан монгол хэл. Чин зөрөгт өвгөд эцсийн минь өв хэрдэн. Сонсох бүр яруу баялагийг гайхан биширч сод их бэлэгт төмөн юугэн бишрэн магтмоо би. Бэлгүн номч Бямбин Эренчин. Биччихсэн номын тэмдэглэлтэй одоо хараад уншихаар ямар санагддаг вэ? Багын яг тэмдэглэл хийжсэн дэвтрүүдээ буцаад харахаар их хөөрхөн гой санагддаг. Би ер нь бол өмнөх хийжсэн тэмдэглэлүүдийг хадгалж үлдэхийг хичээдэг. Тэрүүлээс зөвхөн харахад бол их гой дурсамжтай, бас хөвгчлөлтэй санагддаг. Яг тухайн зурж исэн одоо хүүхдийн тухайн үеийн миний яг харах үнцэг бас өөр байсан. Одоо ахлахын гэдэг чинь амьдралын олон салаа уулзалт дээр ирсэн байж шүү дээ, тий. Чам магадгүй хамгийн чухал шийдвэрүүдээ гаргахад чиний уншижсэн номнууд бас нөлөөлөх баг. Чи ямар номыг нэрлэх вэ? Миний амьдралд чухал нөлөө үзүүлсэн бэ гэдэг. Ан Франкийн өдрийн тэмдэглэл гээд нэг охины өдрийн тэмдэглэлээс хэдүүлсэн ном байдаг та. Тэр номыг анх бас л дунд ангид уншижсэн. Гэтээ ярьчих. Анх ер нь бол миний яг амьдралыг харах үнцгийг жоохон өөрчилсөн болов уу гэж боддیں۔ Тэр номыг уншихаас өмнөх Мишель гэвэл хүүхдэрээ арай нэг тийм дэврүүн юу ч боддгоо нэг тийм хүүхэд байсан. Тэгээд анх уншсан сэтгэл гэвэл жоохон гонигтай мэдрэмж төрсөн. Миний үеийн яг тийм хүүхэд ийм хэцүү амьдралыг туулаад тэрээ тоолго өдрийн тэмдэглэлээр амьдралаа бичээд ингээд байжсэн гэхээр их бахархсан бас их гонигдсан. Ном унш, номоос суралц. Тэгвэл амьдрал үлдсэнийг нь хийж өгөх болно. Оросын алдар зохиолч, сэтгэгч, философч Фёдор Михайлович Достоевский. Миний бодлоор ном бол шинэ ертөнд сайхан мэдрэмж хайр гэдгийг тайлбарлаа. ер нь маш бага наснаас маань эхлүүлээд л ном хажууд маань байдаг байсан. Тэнд ч
номын тавир дээр, энд ширээн дээр, хичээлийн ширээн дээр гээд ер нь л бага наснаас минь байсан учраас гэр бүлийн орчин илүү сайжруулсан болов уу гэж боддгийн. Ном хамт уншихдаа илүү хөгжилтэй зүйлс ярилцсан, номон дээр гарсан зүйлсээ ярилцсан. Тэр болгон дээр яг гэр бүлийн уур амьсгал, найз нөхдийн уур амьсгал бас их нэмэгддэг учраас тэгж хайртай зөвөрлж байна. Summer wine. My eyes grew heavy and my lips, they could not speak. I tried to Ирээдүйд ч гэсэн ер нь бол номоо уншаад явна гэж бодож байгаа. Ном уншихын хэрээр ер нь жоохон ч гэсэн хүнд мэдлэг нэмэгддэг гэж би боддог. Ямар ч ном уншсан байсан хүнд ер нь мэдлэг нэмэгддэг гэж боддог. Үгийн сан баялаг ер нь нэмэгдэн, тухайн хүний амьдралыг харах үнцөг байна уу? Бүх зүйлс нь ер нь сайжраад өсөж дэвжээд явдаг гэж боддог болохоор ирээдүйд ч гэсэн ном уншаад явна гэж боддог. My summer wine is really made from all these things. I walked in town on silver spurs.